Энд байна. Төөгүй байна. Бид хоёр ингээ хөл хориондоо байж хугацаа 600 ширхүүлэг чийжлэх зорилго тавьсан байгаа. Тэгээ тэрнийхээ 114-ийн чийжилсэн. Чийжснээ батгаад өөрсдөө сэргэж байна. За, эхэлцгээе. Би одоо ингээд энэ өөрийгөө баталгаа доосцсон. Тэгээд 114-өөс 79-ийг мэдж байгаа. Тэгээд ягаад мэдэх байгаа вэ гэхээр ингээд заримдаа ингээ өглөө босоод юм хаяад ингээд давтахгүй байгаад байхад ингээд санахгүй байгаа гэж би л одоо өөрийгөө ингээд дүгнэж байна. Тэгээд энэ өглөө алга ингээд бусад өгнүүдээ ингээ хараа давтаад байл 114-ийн зэжилж мэддэж чадах л байсан. Гэтэ яах вэ? Тэгээд чийжилж чинь. Тэн дахиад чийжилж. Би за би 114-өөс 107-ыг мэдчихээн. Тэгээд 7-ыг мэдэхгүй. Тэгээ яг дүүтэйгээ адилхан шударгаар өөрийнхөө мэдж байгаагаа бичээд мэдэхгүйгийг ингээд мэдэхгүй. Гэхдээ зүгээр ингээд фара сургалтын төвд ингээд явж исэн. Тэгээд 600 үйлэг чийжлээд ингээд талтыгээд ерөөсөө ингээд эргэн харж ингээд гарах басараад марцсан. Тэгээд энийгээ дүүтэй зааж ингээд дахин тавцж байгаа. Тэг ингээд хөл оройн үеэр
яг ийм зүйлийг хэлээд тохиромжтой цаад тийм болохоор би ингээд дабаас анх удаа цэжилж байгаа учраас анаагаас багыг яаж байгаа хаа. Тийм. Тэгэхээр яаж хийжлдэг лээ үгээ? Бид хоёр ингээд төлхөр үгээр ашиглаад уйлт хийгээд тэрүүгээр ингээд Чэжтэй тэгээ чэжсэн ингээд хам дээр ингээд наадаад Өдөрт хэдэн үг хийжлдэг вэ? өдөрт 5 үг цээж. тэгээд цээжлээгүй өдрөө ингээд юу байсан бол нөхөд ингээд 10 үг цээж хийждэг. Тэгээд хэрвээ та бид хоёрын энэ зуршлаа танад таалагдсан байгаа тэгээрээ гэд бид хоёр уулан мэлэг сайжраад тэгээд 600 үгийн цээжилнэ. Тэр та нар битүүрийн бичлэг таалагддаг бол subscribe бас лайк дараарай. Баяртай. Баяртай.